гадар түүний нэвдэд орох баялаг төрийн болон нийтийн өмч мөн гэж хэлчихэж байгаа. Оруулж. Нийтийн өмч гэж юу байдгийг бид нар өнөөдөр мэднэ шүү дээ. Нийтийн өмчөнд дор төрийн бус байгууллага, хариалгүй гадны шашны бүх хавтгаас юм болж. Одоо элементүүд субъектүүд байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үнийг ямар учиртай энэ үгийг хийчвэ гэд иргэн хүн бүр ард түмэн бүр бодох ёстой. Өнөөдөр биднийг ажлаар дарамтлаад зээл одоо юу гэдэг нь өрнөөс өрний хооронд амьдарч байгаа ядуу гуйлгчин байдал амьдруултлаад юу тэр хууль ямар болж байгааг бодох сэтгэх сэхэг болтол нь хөдөлмөрөөр зүтгүүлчихэд арга хударгаар нь өөртөө хуулиндаа сансныхаа дор гард үрж байна. 2 өдөр амраачаал тэгээд 2 өдөр амрахны 2 өдөр баталчихж байгаа. Тэр хооронд тэр үгний цаана гарч ирэх үр дааврыг 20 30 40 жилийн дараа өөрснөө ашиг нь бүрдэх гадны бодлого гэж бодож байгаа. Тэгэхээр энийг бол бид нар дугаа энэ зүгээр хуулийн өөрчлөлт байна ч гэдэг юм уу, эдгээр төр барьж байгаа юм чи мэдж байгаа байлгуудаа ч гэдэг юм уу, ийм байдлаар орхиж ирөөсөө болохгүй. Энэнд бид нар биений хувьд хуульчны хувьд энийг одоо эсэргүүц тэмцэх шаардлага байхгүй. Энэ хуулийг сайн боллоо. За манай айхан шүүж тунгааж хилцсээр хагаад нэг гайгүй айл ашигтай хөлбраар нь хийж байгаа байлгуудээ гэд нүдэн балаа чихэн дүлгүүлдэг байх хоцрох ямар ч аргагүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ үндсэн хууль руу оруулсан саяын нэмэлт өөрчлөлт дагаж мөрдүүлээ дараагийнхаа сонгуулийг хийгээд улс орныг ингээ аварчнаа гэж хэлж байгаа энэ эрх орчтын үгэнд итгэж суух юм бол бид нарыг одоо малнаас орохоор эргүүлэх гэж байна. Тэгээ орох гэж байна. Улс төрийн бодлого шинжилт хийнэ гэдэг чинь л хувьсгал хийнэ, реформ хийнэ гэсэн үг шүү дээ. Тийм ээ, тогтолцоогоо орсон. Одоо энэ төрд ажиллаад байгаа одоо энэ төрд гарчсан байгаа дуурчдыг бол би ерөөсөө дээдс гэж ерөөсөө хэзээ ч хэлдэггүй. Төр гэдэг юмыг бол Монгол бидний хүмүүс бид нар чинь анх дэлхийд таниулсан төр гэж юу вэ гэдгийг анх монголчууд бид нэр ойлгуулж түгээсэн. Тийм ч учраас манай их Чингис хааныг бол одоо мянганы хүнээр тодруулсан шүү дээ барууныхан ч өөрсдөө. Тэгтэл харин манай Монгол улсад нэ одоо төр байна уу гэхээр яг байхгүй болсон байгаа байхгүй. Төрийн яагаад гэвэл гол үүрэг нь ерөөсөө эх орон, газар нутаг, ард түмнэл хамгаалах үүрэг нь ерөөсөө тэр шүү дээ. Чирсэ тийм юу ч хийхгүй байгаа учраас төр бол Монголд байхгүй. Зүгээр хэдэн луйрчил төлөө. Тий. Луйртахын төлөө манай Монгол барьсан. Тий. Манай Монголыг л одоо энэ худалдаж зарж луйртахын төлөө л ингээд бидний дээр гараа сандаалаа суудсан хэдэн луйрчтал байгаа. Тийм болохоор ард түмэндээ бол бид нар ерөөсө төргүү болсон байх шүү. Бидний төлөөлөх төр байхгүй болсон байна. Тийм учраас одоо бүгдээрээ сэрцгээ босцоол гэж л одоо их сайн уриалах хэрэгтэй юм тийм ээ. Эцэст нэг ийм л юм бодогдоод байгаа юм л да. Манай Монгол хуульгүй орно уу? Хуультай. Тэрийг хэрэгжүүлэхгүй байгаа нь хэн бэ? Зүгээр би одоогоор ингэ бодоход манай Монголын ард түмний үг дээдс бид чинь ёс суртахууны өндөр дээд боловсролтой хүмүүс байсан учраас шудраг ёсыг дээд зэрэг тавиад шудраг яваад ирсэн. Сүүлийн 30 жилд бид нар энэ шудраг ёс зүй хаана байна? Ард түмэн жирийн бид нар дотор байна. Ичиг булчирхаа гэж ажиллаж байна. Одоо дээгүүрээ шудраг ёс байхгүй. Төвч байхгүй. Ичин гэдэг бол ерөөсөө юу ч байхгүй. Одоо бол тавлаад иддэг боллоо шүү дээ. Гэхдээ бид нар ч одоо за би бол одоо бодож байгаа нэг нөхөртэй нэг гүйлдэл яддаг хүүхэн тэр насаараа одоо уйлаад гүйлдээд явдаг тийм ээ. Ард түмэн тийм байх ёстой юм уу? Хэмжээтэй хязгаар. Энэний төлөө одоо бүгдээрээ бодох сэрэх нэгдэх хэрэгтэй. Тийм л байна. Тэгээд энэ эдгээр чи өсөө өөртөөсөө бусад хүмүүсийг төр барьж чадахгүй гэж ойлгоод юм шүү. Тийм яаж чадна? Эдгээр бол чадахгүй гэж хариулахыг хүсэхгүй байгаа байхгүй юу? Үгүй ээ. Тэр ингэж байгаа байхгүй. Тэр нам гэдэг нэг хоос юм байна. Ганцхан сонголт л одоо ашиглаж байна. Хүсэл байна зорилго. Тэр нам гэдэг байгууллага чинь болохоор иргэмэл зүрх хэрэгсэл болчиход байгаа. Ерөөсөө тий. Ерөөсөө тэгээд тэр гişүүдийг бол яг нэг цаг үед нь сонгуультай л олгодвол нэг жоохон одоо амралт ахмадуудын амрааж барайл залуучуудын нэг янз бүрийн одоо шоуул гоогол нэг тэр хөрхэн зуртал нэг
гишүүн гэдгийг мэдрүүлж байгаа. Тэгээд сонгуулиар хэрэглээл хайж хайчих. Тэгээд дараагийн сонгуулиар дахиад нөгөө хэдэн гишүүн хэрэгтэй болдог. Тийм ийм л учраас тэгээд бидний амыг асууад байгаа 30 жил та нар одоо тэр тавга гэд нөхөр хийсэн байлээ шүү дээ тэр. Үнэн. Нэг хурд бол юу гэдгээ? Гэнэл гэдэг үстэй. Хоёр хурд бол юу гэдгээ? Энэ хашилтундаа гэдэг. Гурван хурд бол юу гэдгээ? За тэгээ бид нар хэдэн удаа хурдуу? Яагаад хурдуу? Яагаад хурдуу гэж бодохоор бидний эцэст цусаар гүйж байгаа шудрах яс гүйгээд байгаа байхгүй юу? За бид нар мөн ч бид нар за эднэр маань их ясгүйтэй дараагийнх шудрах гарч ирэх ёстой. Итгэл ийм бузар улсуудыг жаахан итгэл байгаа гэдэж үнэмшиж чадахгүй байсаар өдөө хүлдээ. Одоо бид нар үнэмшлээ шүү дээ. Ерөөсөө системээр Бомбо хинтсэн одоо салахгүй бол болохгүй нэ гэж. Тэгэхээр манай Монголын үндэсний фронт ч бол одоо ерөөсөө энэ байгаа үндсэн хууль зүгээр нэг баг зэрэг өөрчлөлт орох бүр үндсээр нь өөрчлөх гээд байгаа шүү дээ. Шинэ засаг хуулийг гаргах гээд байгаа. Яагаад гэхээр энэ үндсэн хуульд бол манай энэ дээр гарцсан дээр сандалцсан ловерчд чинь бол манай Монголын газар нутгийг зарах тийм эрхээ өөрсдөлтөө ингээд хуульчлаад оруулсан байгаа шүү дээ. Яагаад гэхээр 6-гийн 2-т Монголын газрыг өмч гэд нэрлэлсэн байгаа. Өмч гэдэг чинь бол тэ хүний хөдөлмөрөөр бүтээсэн зүйлийг л өмч гэдэг шүү дээ. Хүний гараар бүтээсэн зүйлийг авч болдог. Өмчлөгч чармандаа хийж болдог. Өмчлөгч нь өмчөө бол хүнд ч бэлгэлж болно. Хинээс ч асуухгүйгээр. Хүнд ч бэлгэлж болно. Тэгэхэд өвөг дээдс маань бидэнд бол энэ газар байгалийн баялгаа бол бидний зардаг бэлгэлдэг байсан уу? Манай өвгдээс үгүй шүү дээ. Тэгэхээр байгалийн бүтээсэн зүйл болох нь газар нутаг байгалийн баялагийг өвгдээс маань бидэнд бол халуун амь хүлийн тусаараа үлдээсэн шүү дээ. Тэгэхээр бид нар эдийг одоо бас дараах хойч үедээс өвлүүлэн үлдээх үүрэгтэй. Тэмцэг шид энэ газар шороо уул ус энэ онгон дагшин оршихуйн төлөө тэмцэж байгаа улсууд гэдэг маань бол ямар үнсэнтэй хөдөлгөөн хийж байна вэ гэдэг энэ дээр харагдаж байна. Тэгэд эрх мэдэлтнүүд бол улс орны худалдаа сууж байна тийм ээ. Тэгээд энэ үндсэн хуулийн аргаар ер нь элдв янзын өөрсдөө зориулсан хуулийн аргаар одоо бүхнийг хийж байна шүү дээ. Тэгээ энэ цаг үетэйгээ чөлөө нийлэх юм байлаа. Ашиг сонирхолтой автаад энэ үндсэн хууль гэдэг маань бол үндсэндээ бол үнс нуруу болчихлоо. Тэгэхээр бид нар бол одоо арга барилыг хосолсон энэ тууштай их орончдынхаа одоо олон жил одоо оюун бодлоо хилээж хийж олон түмэнтэйгээ хэлэлцэж гаргасан энэ сайхан одоо уламжлал соёл дээр түшгэлсэн арга барилыг хослуулсан энэ оршихуйн хамгаас энэ хуулиа бол одоо яаралтай олон нийтэд хэлэлцүүлэн батлуулж төрийн шинэ бодлого зорилт тулгаж гаргаж ирэх нь бол зайлшгүй одоо хүн төрөлхтний өмнө болон үр хойчийнхаа одоо хүлээсэн том хариуцлага болж байна гэж ойлгож байна. За тэгэхээр та нөхдүүд ярьж байгаа бол ухаандаа салбараар яриад байна. Байгалийн экологи яриад байна. Талаас нь ярьж. Хууль яриад байна, тийм ээ. Тэгээ ахуй байдал нийгмийн бүхнийг яриад байна. Ингэхдээ бид нар юуны өмнө энэ бүхний чинь шийддэг хамгийн гол чинь юу юм бэ ихтэй зэрэг чинь нийгмийн тогтолцоо байгаа юм аа. Нийгмийн тогтолцоог дотор нь улс төрийн эдийн засгийн үд сурталчилан гэж ерөнхийд нь 3 хуваадаг. За тэгэхээр бид нар юуны өмнө улс төрийн тогтолцоог жинхэнэ Монголын ард түмэнд нь олгоё гэж байгаа юм. Одоо бол худалж хулгайч, луурчин, дээрэмчин, алуурчин, авилгачид, офшорчдын мэдэлд орчход болдгоо бүхнийг хийгээд байгаа энэ тогтолцоог л өөрчлөе гэдэг байгаа улс төрийн тогтолцоо. Өөрөөр хэлбэл улс төрийн эрх мэдлийг Монголын ард түмэнд өгөө гэсэн үг. Хоёрдугаарт бол эдийн засгийн байдлаар одоо хохиросон тухай маш олон юм байна. Тухайлах юм бол одоо ардчил хэллээгээд хамаг үйлдвэрийг будаа болгосон гэж давчхан ярьдаг да, тийм ээ. Манай чи одоо 950 гаруй үйлдвэрийг яг данстай үйлдвэрийг устгаад үйлдвэрийн машин тоног төхөөрөмж хэрэгслүүдийг хятад руу төмрийн хогонд өгсөн. Тэр байтугай батлан хамгаалахын техник хэрэгсэл хуучирсан танк хүртэл одоо төмрийн хогонд явсан юм. Тэгээд генерал бол баяжсан юм яригдж идэг шүү дээ. Тэгэхээр дэрэг чинь
эдийн засгийн тал дээр бол хөдөөж хөө, малаж хөө, газар тариалан гэсэн энэ хэсгүүд байдаг. Гэтэл манай газар тариалан уналтанд орсон одоо малаж хөө маань хувьчилд гарсан. Харин өнөөдөр биднийг хэн авч явна вэ гэвэл малчид авч явна Монгол орныг. Малчид Монгол орныг тэжээж байна. Газар тариалангийн хөтөл тариа будаагаар тэжээж байна. Ногоочд тэжээд байна. Гэтэл эднийхэн хоргүй бүтээгдэхүүнийг авахын оронд хятадын хортой юмнуудыг маш бүтээгдэхүүнийг маш хямдаар оруулж ирээд ард түмнээ хордуулах бодлого хийж зөвхөн мөнгөний ашиг хойноос хөөцөлдөг ийм эдийн засагтай болжээ. Тэгээд эдийн засаг үйлдвэр ингээд хамгийн унажхтай зэрэг оронд нь юу болгосон бай гэвэл дамын 8-ачтыг төрүүлсэн. Дамын 8-ачтай change гэдэг нэг сайхан нэрлэлжсэн. Change нь болох дээр яаж хийж байгаад л мөнгө л олж явбал тэрний хуудлаа хэлэх, хуурах, лойвэрдах, дээрэмдэх нь юу ч биш болж хувирсан. Өөрөөр хэлбэл үжил суртлын шудраг ёс алдагдсан. Үжил сурталд бол одоо нэг намын системээс олон намын систем сэлдсэн. Олон шашны байгууллагууд буй болсон. Ингээд Монголын ард түмний толгойг олон тийш нь эргүүл задлан бутархсан. Үүнтэйгэн холбогдуулаад боловсролын байгууллагыг устгасан. Харвард, Кембриж, Оксфорд гэх мэтлэнгийн янз бүрийн нэрээр боловсролын гэгэрлийн сайд нар гарах тоолондоо өөр байдлаар өөрсөндөө зөвхөн нэр төр олох хэмжээгээр ингэж боловсролыг устгасан. Одоо ч мөн энэ үргэлж иж байна. Одоогийн боловсролын сайд Баатар чинь одоо хятадын боловсролыг авахаа ярьж гин гэдэг. Баатар билэг ингэж биш. Тэгвэл энэ ер нь одоо дэндэж байна. Гэтэл манай яг үндэсний язгуурын боловсрол гэж бас байдаг юм гэдгийг бид нар Монголын ухаанаар мэднэ. За боловсролоос гадна ард түмний эрүүл мэндийн байдлыг бол үнэн дэнд дордууллаа. Хор тавдраар ахиуллаа. За тэгээд энэ эмгэгүүдийг их хувьчилсан. Хувьчлаа дээрдсэн юм юу вэ? За энэ дээр бол одоо бас лам нарыг олшруулсан. Одоо зудад нохоо таргалдаг, зовлон лам нар одоо таргалдаг гэж энэ үнэн энийг бас амьдрал дээр харуулж байна. Бас хуулийн талаар та нар гомдолтой юм хэллээ. Социализмыг би магтахгүй. Тэгтээ социализмд авах юм их бий. 86 хууль байсан, одоо 860 хууль болж байна. 860 хуулийг орондоочиг, жорлондочиг, онгоцсон зочиг ер нь хаа яваа газраа засдаг нямдарж байгаа. Засдаг үйлдвэрлэл. За тэгээд энэ хууль олшроод сайжруулвал одоо энэ 5 удаа хууль зүйн сайд, дэд сайд, за тэгээд их хурлын гишүүн, их хурлын дарга энэ бүх албыг гашсан энэ нямдарж байгаа үйл явдлуудыг эхлээд энэ хүний үйл явдлыг ингээд хараад дүгнэж хэлэхэд бол бид нэг мандухай сэцэн гатан гэдэг нэг кино үздэг. Мандухай сэцэн гатанд Исмаил тайз гэж нэг байдаг. Өнөө үеийн Исмаил бол нямдаржоо гэдгийг Монголын ард түмэн ойлгох цаг нь болсон, ойлгоччиг байх шиг байна. Тэгтээ Исмаилээс нь салж чадахгүй шүү дээ. Тэгээ иймэрхүү байх юм. За тэгээд одоо бид нарыг цуглахтай зэрэг хэдэн хөгшин духнууд л байх шиг дээ. Гэх ухааны юм доромжилж байна. Яагаад вэ гэхтэй зэрэг сургууль соёлын залуучуудыг биднийг цуглах үед нь яаж ийгээд төр засаг сургуулиудаас дээрээс нь заавар өгөөд анги тангимдаа тогтоо барьж байна. Оюутнуудыг. Эд ажлын сайн сайхан залуучууд үйлдвэр байхгүй болчихсон, ажиллах талбай байхгүй болсон ажлын талбаруудыг устгачаад яасан бэ гэхлээр зэрэг
харийн боол болгохоор 300 хэдэн мянгаар нь нүд шүд эрүүл мэндээр нь сайхан шалгаж байгаа. Тэгээд сайн дураар. гадаадд боолын хөдөлмөрөөр хилүүлж байна. Тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо боолыг төрүүлж байна. За энэ бүхнээс ингээд үзэхдээ зэрэг өдгөө энэ түүхийн давтамжаас харсан Монголд бол одоо цоо шинэ хувьсгал хэрэгтэй. 90 оны ардчилсан хувьсгал гэдэг бол жинхэнэ ардчилсан хувьсгал дөнгөж хилээд 3 сар болоод алга болчихсон юм. Яагаад гэвэл зэрэг ардчилсан хувьсгалын толгойд гарсан элбэг дорж Баттүл мэтийн нөхдүүд хуучин Монгол ардын хувьсгалт намын толгойлогчд Батмөнх, Намсрай, Содном их мэтчилгийн нөхдүүдтэй нууц хуйлдаад нуугдмал гэмт хэрэгүүдийг одоо анх үүсгэсэн болвол энэ нь 30 жилийн хугацаанд хөгжсөөр байгаад манан мафия чинь болсон. Энэ манан мафийн их үндэс нь гарсан. За сүүлийн үед энийг дээр даргу ойлгож байгаа. Манангийн эсрэг тэмцэлгээд за шинэ намын шудраг 5 гишүүн энтергээд ингээд энэ хувьсгалуудыг одоо бид нар дахин хийж байна гэдэг. Эдгээр цаашаа бас ариу авахгүй нэ. Яагаад гэвэл энэ сайхан залуучууд хөрөлсөх нийлэн бүтээн байгуулалт хийгээд ингээд байгаа боловч эднэрийн цаан талд ард түмний хүчтэй дэмжлэг хэрэгтэй байна. Энэ ард түмний хүчтэй дэмжлэгээс гадна жинхэнэ Монгол улсын нийгмийг цоо шинээр өөрчлөн байгуулах тогтолцоог бүрдүүлэхэд гарцаагүй нийгмийн хувьсгал хэрэгтэй болсон. Энэ нийгмийн хувьсгалыг ард түмэн бид хийнэ. Монголын үндэсний фронтын хэдэн бөөдгийнүүд гэж зарим доромжилж байна. Өнөөдөртөө энэ Монголын үндэсний фронтын ард талд жинхэнэ Монгол хүний эдис, жинхэнэ Монгол оюун бодол, Монгол ухаан, Монгол итгэл сэтгэл, хичээл зүтгэл оролцож байгаа юм аа. Яагаад гэвэл би ганцаараа байлаа гэхэд одоо нэг усны тусал гэсэн. Тэгвэл Монголын ард түмэн хэдэн саяулаа нэгдэх юм болвол энэ бол далай гэсэн үг. Энэ далайд одоо давлгаалж эхэлж байна. Монголын ард түмэн зовж байна, шаналж байна. Монголын ард түмний хөрөнгийг харийн төрөнгөйлөгчтэй хуйлдаж эдсэн нөхдүүд жаргал цэнгэлдээ ташуураад офшорын дансад нуугаад мөн олон удаагийн сонгуулийг зүсэн зүйлийн аргаар лойвирдлаа. Одоо дахиж Монголын ард түмэн энэ нөхдүүдэд лойвирдуулж болохгүй. Одооны сонгуулийг эднэр бүх лойрынхан аргыг техник хэрэгсэлтэй, хөрөнгө хүчтэй, гадаад дотоодын дэмжлэгтэйгээр хийх гэж байна. Энд манайхан Монголын ард түмэн одоо үүнийг ойлгож одоо далайн давлгаа болж үүсэж байгаа бол одоо цунаам үүсэх хэрэгтэй. Цунаам бол худалч, хулгайч, лойрчин, дээрэмчин, алуурчин, энэ офшорчин, энэ авилгачдыг арчин цэвэрлэнэ. Ингээд цэвэрлсэний дараа Монгол орн мөнх тэнгэрийн бас нэг хувь заяа гэж байна. Монголын ард түмэнд бас нэг хувь заяа байх байлгүй дээ. Хүн болон энэ тэмцэлд оролцох хэрэгтэй. Энэ тэмцлийн маань эднэр төрийн эрхийг хууль бусаар авах гэж байна гэж донгосч байна. Үгүй бид нар төрийн эрхийг авахгүйгүй. Төрийн эрхийг Монголын ард түмэнд нь өгөх гэж байгаа юм. Засгийн мэдлийг Монголын ард түмэнд нь өгөх гэж байгаа юм. Монголын ард түмнийг хамгаалсан хүнлэг, шударга, зөв, nii хэмийг оршин тогтнуулах болно. Энэ итгэл, сэтгэл, хичээл зүтгэлэн
хадгалж явах хэрэгтэй. Эхэзэн Чингис хаан Тэмүүжин хэлсэн байдгийг яаж хүрэх үү? Яах вэ гэж бэрхшээх явдалгүй. Ердөөсөө л далай гатлыг үл олмын хайлгүй шууд гатлыг химээ байс гатлан уулыг давыг үл давыг химээ байс давнаа л гэсэн байдгийг. Тэгэхээр зэрэг одоо хувь хувийн хичээгээд явдаг цаг биш шүү. Хувь хувийн хичээгээд гэр орны хаан ахуй амьдрал наан цаана энэ төр ингээд байдаг цаг бишээ. Залуучуудыг бол янз бүрийн аргаар барьж штэ. Орон сууцны зээлэнд орж байна. Цалингийн зээлэнд орж байна. Автомашины зээлэнд орж байна. Нөгөөдөл зээлийн төлөхийн тулд ажил хөдөлмөрөөр заавалдахгүй байна. Энд залуучууд ирэхгүй байна гэж бид нар гомдлох явдал үгүй. Зээлийн барьцаанд өгөөд ажил зүтгүүлчихсэн. Нэг хэсгийг гадаадад модын хөдөлмөрөд эргэлүүлж байгаа. Тэгэхээр бидний үеийн улс энийг ойлгож, цуглаж, дэмжиж ингэж зүтгэхгүй юм бол өөр одоо хэн зүтгэхгүй. За ингээд Монгол төмөн, Монголын ард түмэн төр болоо засгийн эрхийг авах цаг ирнэ. Монголчуудыг мөнгө тэнгэр ивэн. Монголчуудыг мөнгө тэнгэр ивэт үгэ. Хорой. Ингээд гэдэг байхгүй монголчуудыг уус төрчлөөр төрийн төлөө огтон боож өгнө гэдэг манж үгээр худалдагаасаа яагаад гэдэг байхгүй. Тэгэхээр чинь уус төрчин зөвхөн энэ олигарх офшорчдын луурд харга болчиход байна шүү дээ. Тэгэхэд ард түмэн бол одоо улс төржиж нийгмийн идэвхтэй болох хэрэгтэй болчиход байна. Тийм. Тэгэхээр одоо бол бүгдээрээ бол одоо сэрч босож тэнцээд тэгээд нөгөө би Монгол хүн шүү дээ л гэдэг ойлгох хэрэгтэй. Өвөг дээдс чинь өрсөд чинь заяа дүшдэг юм шүү дээ гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй тийм. Улсын дотор амьдарч байгаагаас хойш тэр улсад хамаарахгүй хүн гэж нэгч байхгүй. Тэгэхээр тэр улсын төлөө санаа зовох ёстой. Төрийн дор амьдарч байгаагаас хойш төрийн төлөө оролцохгүй хүн нэгч байхгүй. Төрийн гишгийг хүн нэгч байх, хүртэхгүй хүн нэгч байх ёсгүй. Тэгэхээр зэрэг Монголын улс, Монголын төрийн төлөө эртнээсээ зүтгэдэг язгуурын энэ сайхан уламжлалыг алдагдуулахын тулд би нэг бас санаа манжууд төрийн төлөө огтн боож хүн гэдэг ийм үгийг гаргаж идэвхгүй бол гаргаж хэрэгэлсэн. Өнөөдрийн улс төрчид гэдэг нь яриад байна. Засгийн эрх мэдлийг авсан нөхдүүд. Тэдний хувь биш. Энэ бол ард түмэн бид нар хамгийн их оролцох ёстой. Тэгэхээр ерөөсөө биш үү? Тэгэхээр ерөөсөө Монголын тусгаар тогтнол, Монголын ард түмэн, Монголын язгуур эрх ашигын эсрэг ямар ч хууль байсан тэр бол хууль бусал гэсэн үг. Тэгэхээр одоо энэ хүчин төгөлдөр бос 2000 жилийн өмнөөс засгалж исэн тэр хим хэмжээний ёс суртахууны актаараа зан заншлаараа бид нар засаглаад гинт хэрэггүй, шоронгүй, хулгайчгүй ийм төр 800 жил явж ирсэн. Тэгэхэд бид нар үүндээ нэр төр гэдэг имийг утгаар нь сахилдаг байсан. Оюутаар төргөө удмаараа нэр төрөө боддог байсан. Тэр яг чинь төрөөс аргын хаалгацааны зарчим шүүгрүү гим одоо мэдүүлэхгүй. Шүүхийн хаалгаар орхосоо цээрэлдэг, эмээдэг. Ийм байсан бол өнөөдөр захын хүн шүүхээр шийдвэлвэл одоо ёсыг тогтооно гэж. Одоо зөвшөөрлийн хуулиар ерөөсөө одооны бидний засаглаад байгаа хуулиуд чинь байхгүй боллоо шүү дээ. Бидний хүссэн хуулийг баталж өгсөнгүй. Бид хүсгүйгээр за хоорондоо хүн чанараараа тохиролцоод хүн чанараа ёсоо дээдлээд Монгол ёсоороо нэгнийг энэрч хайрлаад хичнээн гин буруутай үйлдэл хийсэн байсан ч өөчилж өршөөгөөд хим хэмжээгээр зохицуулаад болчих юмн дээр хууль гэдэг нэг зохицуулалт гаргаж ирээд энэ хуулиар заавал чамайг шийдэхгүй болохгүй нэгээд төрийн том аппаратыг ажилуулад заавал нэгийг юм уу хоёуланг шийтгээд хуулийг ашиг сонирхолоор хэрэгжилж байгаа шүү. Энэ бол бидний захиалсан хууль биш. Нэгийг бидний тогтоох гэж байгаа ёс байгальд амьдрч байгаа хүн амтнаас хойш байгалийнхаа жамд захирагдах ёстой. Гэтэл өнөөдөр
Социализмын үеийн 86 хуулийг 860 болгосон. Байгалаа эсрэг болчиход. Одоо энд хамгийн гол оролцсон Исмаил Таш Нямдэрч. Энд хамгийн их нүгэл тарьсан. Одоо энд бол ерөөсөн маш буруу. Энэ олон хуулийг хийлээ гэсэн их хурлын гишүүд ямар хууль хийж яах нөхөлөө зэрэг өөрсдийнхээ гэмт хэргийг хөн хэлэлцэх хугацаа гэдгээр сайруулж явах. Эсвэл татвараа жижиг амьдрах гэж ядсан аж ахуйнууд татвараа төлөөд байхад нөгөө том корпорациуд компаниуд татвараа төлдөг. 5 жил бол олзуусалчдаг, 10 жил бол олзуусалчдаг. Шиг сонирхлын хууль гараад. Тэгэхээр зэрэг энэ хуулийг хууль болгоно гэдэг чинь зөвхөн өнөөдөр эрх мэдлийг атгаж байгаа энэ цаг үедээ хэрэглэх хүмүүс өөрсдөө л ашигтайгаар хэрэгжилж байгаа юм хэрэгсэл болгон хувирсан. Ард түмний ард түмний хэрэг байхгүй, байгаль их дэлхийд хэрэг байхгүй, экологид хэрэг байхгүй. Тэгээ ийм юм болцоод байна. Тийм учраас бид нар ерөөсөн энэ нийгмийн тогтолцоог нийгэм гэдэг чинь нийтээрээ гэм үйлдэхээс аргагүй ахгүй орчин гэсэн үг. Нийгмийн тогтолцоо болгох. Нийгэм гэдэг чинь нийтээрээ хэм тэгш амьдрах ахгүй төрийн оршин тогтнох тэр тогтолцоонд шилжүүлэх агуу хувьсгал монголчууд одоо орох цаг болсон. Энэ одоо энэ тогтолцоонд ингэж орох цагийг бидний харин энэ ухамсартай зөв үйлдэлийг бол эдгээр төрийн эрхийг булааж авахгүй ч хууль усаар авахгүй ч гэсэн худлаа нэр өгчөөж мушингуй бодлоо биш. Юу? Бид нар бол дандаа хуулийн дагуу штэ. Үндсэн хууль ерөөсөө бидний тэмцэх одоо бүгд гарц байгаа. Одоо монголчууд бид нар бол үндсэн хуулиа мэдээд одоо эрхээ идэлхэл цаг ирчээд энэ одоо ерөөсөө 3-1-д байгаа штэ. Засгийн эрх хамгаалахын төлөө. Тийм үндсэн хуулийн тэгээд үндсэн хуулийн заасаа эрхээ идэх гэдэг чинь яриан дээр ярьж. Энэ нөгөө нэг хэмийг бадраа, нэг хэмийг бадраа. Манай залуучууд бол ерөөсөө сэрэд хийх ёстой ажлаа дор бүрнээ хийгээд явж байгаа. Би бол залуучуудтай ажиллаж бас ингэ явж байхад бол манай залуучууд үнэхээр одоо бид нар эхлэл үүсгэлийн тавих ёстой. Угаасаа бид нар цэвэрлэгийг нэгээд тэднэрт за та нар миний төрийг аваад яваа гэд үлдэх ёстой хүмүүс нь үүрэгт ажиллаж хийж штэ. Тэгтэл манай 20 настангууд 15 та 16 18 тангууд ямар агуу байна. Ерөөсөө Монголын төрийг бид нар үүсгэлийн тавиад өгөхөд гайхамшигтай аваад явах тэр залуу үе бүрэн бэлтгэгдсэн байна гэдгийг миний хувьд 15 оноос хойш залуучууд хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллаж явлаа. Хөдөө орон нутгад манай залуучууд ямар байна вэ гэсэн. Хөдөө орон нутгаар явлаа. Тэр малчин хүүхдүүд тэр 17 18 тэр хүүхдүүд ямар гайхамшигтай байна. Оюун ухаанаараа ерөөсөө дэлхийг байлдан дагуулах тэр бүх нөхцөл хүч бүрдсэн байна. Одоо бид нар тэр нөхцөлийг үүсгэж өгөх юм бол ерөөсөө нөгөө нэг алгууруулах чинь гэдэг ингээд тэр өөрсдөө нэг хайж ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг одоо миний хувьд бол тэр хүүхдүүдтэй л юм ин тавихын төлөө хүүхдүүдтэйгээ ажиллаж ирсэн, залуучуудтайгаа ажиллаж ирсэн. Тэгээд энэ юмыг одоо энэ үндэсний фронт гэдэг юм бол аргагүй хөглүүлэх ёстой хүмүүс үүрэгт ажиллаараа дүү хүүргийнхаа дагуу үйл ажиллагаа явуулаад байж байгаа. Одоо хүүхэд залуус маань сайхан хөдөлмөрлөж сурж хөдөлмөрж амьдрахын төлөө бид нэр одоо суурийг тавих хэрэгтэй. Угаасаа бидний за бидний одоо энэ зорж байгаа зорилтын гол одоо 4 шинжүүд байгаа. Үнэн, зөв, цэвэр, ариун. Үнэн, зөв, цэвэр, ариуны төлөө бид нэр явж байгаа. Бидний үйл үнэн хүчтэй, үнэн заавал ялна. Тэгэхээр бид нар ялалтандаа бат итгэх хэрэгтэй. Итгэл сэтгэл хичээл зүтгэл одоо бид нар тулж байна. Монголын нийт ард түмэнд тулж байна.